Дараагийн мэдээг танилцуулъя. Австрали улс 12 дугаар сарын 10-наас эхлээд 16-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээний хэрэгслийг хориглох ийм хууль тогтоомж бол баталсан. За энэхүү хууль тогтоомжтой холбоотойгоор Google компаниас тодорхой бас анхааруулгыг хийсэн байна. За тус компани үзэж байгаагаар энэхүү хоригийг хэрэгжүүлэх боломж бас хүндрэлтэй гэдгийг бол мэдэгдэж байгаа. За Австралийн баталсан энэхүү шинэ хуулийн дагуу 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 16-аас доош насны хүүхдүүд Google компани эзэмшдэг болон Facebook, X, Snapchat, за Instagram, TikTok, YouTube зэрэг платформ дээр бүртгэл үүсгэж хадгалах боломжгүй болж байгаа юм байна. За эдгээр платформ нь хууль зөрчсөн гэдг нь тогтоогдох юм бол Австралийн хуулийн дагуу 50 сая австрал долларын хатуу торгуул ноогдуулах боломжтой. За мэрэгчлүүд өмнө нь энэхүү дүрм журам дэлхийн хэмжээнд хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг нь хязгаарласан хамгийн хатуу хязгаарлалт болж байна гэж дүгнсэн. За энэ дүрм журмын дагуу Австралийн залуу иргэдийг хэрэглэгчид нийгмийн сүлжээний хэрэгслээр нэвтрэх үед нь учирч болох дарамт эрсдлээс хамгаалах зорилготой гэдгийг тус улсын интернет аюулгүй байдлын зохицуулагч байгууллагаас мэдэгдсэн. За Google болон YouTube-ийн Австрали дахь төрийн бодлоготой холбоотой үйл ажиллагаа явуулдаг ахлах менежер Ричел Лорд хэлэхдээ Австралийн Сенатийн хооронд энэхүү мэдээллийг хийсэн. За тэрээр шинэ гарч байгаа хууль тогтоомж нь хүүхдүүдийг онлайн ертөнцид хамгаалах сайн санаатай байж болох ч гэсэн бодит байдал дээр төлөвлөгдөөгүй үр дугаарыг авчрах боломжтой гэж үзэж байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байхаас гадна хүүхдийг онлайн орчинд аюулгүй байх амлалтаа биелүүлэх боломж харагдахгүй байна гэж мэдэгдсэн. Хүүхдүүдийг онлайн орчинд аюулгүй байх шийдэл нь тэднийг онлайн байхаас сэргийлж чадахгүй. За тэд өөрсдийн данс руугаа нэвтэрч чадахгүй бол YouTube-д хандах эрсдэл нь залуучуудад бол хэвээр байгаа. За тийм учраас залуу хэрэглэгчид зориулсан аюулгүй байдлын хяналт шүүлтүүрүүдийн ийм механизмыг цаашид ашиглах боломжгүй болж байна гэж үзэж байна. За өөрөөр хэлбэл хүүхдүүд хэрвээ өөрийнхөө данс буюу аккаунтаар нэвтрэх боломжгүй ч гэсэн бусдын аккаунтыг ашиглах боломж байсаар байгаа юм байна. За тэрээр бас мэдэгдэхдээ YouTube-ийн зөвлөмж хэсэгт тавьсан хязгаарлалтыг хүүхдүүд зохисгүй эсвэл хортой контентоос хамгаалах зорилготой байдаг. Тухайлах юм бол биеийг харьцуулсан жишээлбэл өөржин фитнесийн төвшинг харьцуулсан ийм контентыг үзүүлэхгүй байх гих мэтийг бол иш татсан байна. За YouTube-ийн хувьд автоматар тоглуулах функцтэй байдаг. За мөн видеог завсралгүйгээр нэгээс нөгөө рүү дамжуулж ажилуулдаг ийм боломжийг олгодог. За мөн хувийн сурчлагын функцүүд нь хүүхд хэрэглэгчдэд бол хаагдсан хэвээр байгаа гэдгийг тус компани зүгээс мэдгдсэн. За эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хувьд онлайнаар юу харж үзэж байгаа талаар шийдвэр гаргах боломжтой. Эцэг эхийн хяналттай дансууд бол шинэ хуулийн дагуу ашиглах боломжгүй болж байгаа гэдгийг мөн Google-с мэдэгдэж байна. За Австрали улсын хувьд 2024 онд 16-аас доош насныхан зориулсан сошиал медиа буюу олон нийтийн сүлжээг хориглох тухай хуулийг батлахад YouTube-ийг бол энэхүү хууль тухай үедээ оруулаагүй байсан. Гэхдээ тус улсын интернет зохицуулагч YouTube-ийг бол үүнд оруулах ёстой гэж зөөсний дагуу энэ зун энэхүү чагсаалтанд YouTube-ийг оруулсан байна. За Google бол хоригийг эсэргүүцэж магадгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тухай үедээ мэдээлж байсан ч гэсэн энэ компани төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар тус компани хууль эрх зүйн ямар нэгэн маргаан үүсгэсэн хэсэг нь бол мэдэгдэхгүй байна. За түүний зүгээс ямар нэгэн энэ талаар батлах мэдээллийг өгөхөөс татгалцсан байна.